Монгол хэлний үгийн сан 1 сая орчим байна гэсэн судалгааг их бичгийн хүн эренчингаа тухайн цаг үедээ гаргаж байсан байдаг. За гэвч орчин цагт түүний 1% хүрэхгүй буюу 5-аас 600 үгийг бид өдөр тутамдаа хэрэглэж байна гэсэн судалгааг зарим эрдэмтэн судлаачид хийсэн байдаг. За энэ нь баялаг монгол хэл ядуурч, явцуурч байгаа хэрэггүй аль эсвэл техник технологи хөгжсөн энэ үед хэлний хэрэглээ хумигдах нь зүүн ёсны хэрэггүй. Энэ сэдвийг өнгө төрх энэ удаагийн нэвтрүүлгээр хөндөх болно. Хэл бол хүмүүсийн харилцааны хэрэгсэл төдийгүй үндэстний оюун санааны илрэл тусгаар тогтнолын бэлэг тэмдэг юм. Бид өөрийн гэсэн хэлтэй байж гэмээн Монгол гэсэн тусгаар улс гэдгээ дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрүүлж чадж байгаа хэрэг. Басгүй хэлтэй байгаадаа л бид эрх дураараа өөрийн гэсэн орон зайд өөрийн гэсэн үг түүхийг бүтээн амьдарч байгаа хэрэг. Харин Монгол гэх тусгаар улс байх боломжийг олгож илэрхийлж байгаа монгол хэлний үгсийн сан өнөөдөр явцуурах, ядуурах, бүр хүнээр бол эрэмдэг болж байна гэж хэлэхэд хэлс болохгүй bizээ. Гэхдээ энэ үгийг мөхс бий биш. Хэлийг судлагч эрхмүүд түүний хөгжилд санаашрагчд баталж байгаа юм. Монгол үгийн сан байдаг хэрэг ажиллах. Тэр үгийн санаа хэрэгжилж байгаа хүн нь өөрөө оюун ухаан одоо их дутуу ядуу болчиход байгаа. Монгол хэлний үг бол байдаг байсан үг бол байгаа. Тэг хэрэгэлдэг үг бол үндсэн үг нь байгаа. Бид нар нөгөө хэрэгжилж байгаа хүмүүс маань тухайн тэр үгнүүдийг эзэмсч өдөр тутмын амьдралдаа хэрэгжилж яах уу юу гэдэг дээр тийм ээ. Хүүхдүүд тэр үг сурж яах уу юу гэдэг дээр бол анхаарах хэрэгтэй л дээ. Монголчууд сүүлийн жилүүдэд нэлээд суурьшмал амьдрал шилжиж байна тийм ээ. Энийг дагаад уламжлалт маллах хүч холбоотой өгнүүд түүнийг дагсан хэрэглээний өгнүүд бол мэдээж одоо хотод амьдарч байгаа энэ дөрвөн хааны дунд сууж байгаа хүмүүс бол мал аж ахуйтай холбоотой үг хэрэглэхгүй тийм ээ. Энэ талаан дагаад бол одоо мал аж ахуйтай холбоотой тэр соёлтой холбоотой зүйлүүд нэлээд дагаад бол одоо яг хэрэглэгдэхгүй тийм байдал төрнө л дээ. За нэг тэгвэр бол энэ техник технологийн эрен үегээд энэ ихэд усрынгүй хөгжлийн салхинд хуучин нүүдлийн соёл иргэншил маань ингэж алсарч аглагширч байгаатай холбоотойгоор олон сайхан нэр өгөөд өнөөдөр эд өлгийн зүйлсэн тэр эд агуурсан одоо өөрснөө хэрэглээрээс гараад эхлэнгүүт түүгээр нэрлэгдэхэн болоод эхэлж байгаа зүйлүүд маш олон байна. Хамгийн энгийн жишээ гэдэл одоо тэмэгэрнүүдийг аль байхгүй болсон байна. Маш цөөх. Тэгээд энийг дагаад тэр одоо нүүдлийн тэмээн соёлын одоо том хэрэглэл нүүдлийн хэрэглэл болсон тэр шат бамбай ширдэг хэрээс хом гэд одоо ихтэйс тийм ээ хомдэс эдэр гэд энэ маань лалга болоод эхэлж байна. Энэ бол бүр ингээд саяхан намайг багтал одоо манай нутагт маш өргөн хэрэгэлдэг 80 оны дундуур айл бүхэн тэмээгээр нүүдгэл ийм л үе байлаа. Тэгэхээр 80 оноос дундуур гэдэг чинь 85 оноос хойш одоо 95 2005 гэдэг ингээд 20 гаруй жилийн дотор л одоо огт байхгүй болоод эхэллээ. Тэгэхээр энэ бол юуг илэрхийлж байгааг бол маш хурдцтайгаар одоо маш монгол хэлний үгийн сан хумигдж эхэлж байна. Их хэл явцуурч ядуурч байгааг батлах маш олон жишээс судалгаа бий. Үүнийг залуусын өдөр тутмын ярианаас тэдний өөр хоорондоо харилцаж буй өргөн хэрэглээний үгсээс анзаарах боломжтой юм. Бүр хэвлэл мэдээллийнхний хэрэглэж байгаа үгийн сангаас ч анзаарч харж болно. Гэхдээ олон нийтэд илүү ойлгомжтой болох үүднээс бид судлаач энх хоёрын өдөр тутмын сонинд хийсэн судалгаагаар жишээ болгон үзүүлье. Тэрээр өдөр тутмын 3 сонин сонгон авч нийтлэл, ярилцлага, сурвалжлага, мэдээнд хэрэглэж байгаа үгсийг тоолжээ. Ингэхэд 5 сая үгсийн сан бүхий 2010-аас 2013 оны хоорондох 3 сонины материалыг цуглуулхад 5 сая үгсийн сан бүрджээ. Харин энд давхардсан тоогоор 130 мянган үгийг бид өдөр тутамдаа хэрэглэж байгааг тогтоосон байна. Мөн энэхүү 5 сая үгийн 17% нь харь үг, 3% нь орчуулагддаггүй гадаад үг байна гэсэн судалгаа гаргасан байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд гэдэг чинь нөгөө нэг одоо яг үзэгчдийн яг мэдээлэл авах гол хэрэгсэл болдог. Тэр утгаараа одоо хэвлэл мэдээллээр ямар үг хэллэг илүү их ашиглаж юм ч юм уу те. Одоо сэтгүүлчид бол ер нь нийгмийн хэллэг одоо дагуулагчд гэж одоо нэрлэж байна. Тэр би бол зөвхөн сонины цахим өмрөг байгуулад одоо яг Монголын сонины үг хэллэг яг ямар байна те, ямар түвшинд байна гэдгийг илүүтэйгээр судалгааг зорж
миний одоо судалгаа тэгж явагдсан. Сониндоо өдөр тутмын сонин яагаад сонгож авсан гэхээр өдөр тутмын сонин нэгдүгээрт редактораар хянагддаг. Тэгэхээр алдаа баг гарна. Хоёрдугаарт бол олон жилийн түүхтэй, гуравдугаарт гэвэл хүртээмжтэй. Яагаад гэвэл өдөр болгон гардаг. Тэгээд тархалт хэмжээгээр ч гэсэн хүртээмжтэй учраас өдөр тутмын сонингууд ямар байт юм бэ гэсэн дээр би ажиглаж судалгаа хийж үзсэн л дээ. 130 мянган үгээ одоо нөгөө хилцэн хэлбэртэй би тоолж байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл аав гэдэг үг байлахад аавын, аваар, аваас гэсэн үгнүүд нь бүгд нэг угтаа бол нэг үндэстэй нэг үг штэ тий. Гэхдээ тэр нөгөө хилцэн хэлбэр авсан болохоор програмын автоматар тоолж байгаа болохоор тэднийг тус бүрдээ нэг үг гэж авч байгаа байхгүй юу. Тэгээд ингэж тоолсон. Ингээд бол 130 мянган үг байна гэсэн. 5 сая үгтэй материалын сангаас шүү дээ тий. Тэгээд 130 мянган үгэн дотор яг гадаад үг тий хариу үг нь хэр эзэлж чинь гэдэг дээр би анализ хийж үзсэн л дээ. Ингээд бол 17%-ийг нь хариу эзэлж ирсэн. Монгол үг болтол эдээс ч гэсэндээ монгол үг гэдгийг нь одоо хариу гэдгийг нь ч хүмүүс одоо ялгаа байсан тийм өгнүүд байдаг шүү дээ. Сенсац дэгдэг ч юм уу тий. Ийг бол яг хэрүүл үсгээр ингээд бичсэн. Ийм өгнүүдтэй нийлүүл тоолоод 17%-ийг нь бол хариу эзэлж чинь гэсэн ийм тойрог гаргаж авсан. Харин 130 мянган үгийг давхардуулалгүйгээр тооцож үзвэл энэ тоо өшөөж багасна гэсэн үг. Мөн үүн дээр нэмээд тэрээр 55 мянган үгтэй монгол хэлний их тайлбар төлтөж харьцуулж үзсэн байна. Хилцгөөлийн өрөөлөнгөөс 2008 онд гарсан одоо монгол хэлний их тайлбар тал гэж байдаг шүү дээ 55 мянган үгтэй. Тэрнтэй би өөрийнхөө сонины хэрэглэж байгаа өгнүүдэд харьцуулт хийж үзсэн байхгүй. Тэгэхэд бол яг 12,600 орчим үг нь давхардж байгаа. Одоо их тайлбар тойлонд орсон 55 мянган үгнээс манай сониныхан одоо 12,600 үгийг нь хэрэгжилж гин гэсэн үг байхгүй юу. Бусад үгийг нь бол хэрэглэхгүй байна. Хэрэгжилж чадахгүй байна. Тэгэхээр одоо монгол хэлний үгийн одоо найруулж байгаа нь одоо зөвхөн тэр тойлонд орсон үгээс бол зөвхөн 12 мянган үгэнд л одоо эргэлдэж найруулж ин гэж бол баг хэлж болохоор ийм тойромт гарч байгаа. Мөн бага ангийн сурах бичигт хийсэн судлаач инх жаргалын судалгаач сонирхолтой бөгөөд 1-5 дугаар ангийн хүүхдүүд 6-аас 7,000 орчим үгийг л бичгийн хэлэндээ хэрэглэж байгаа судалгаа гаргажээ. Одоо 1-р ангид гэхэд л одоо 5 6 сурагч үг гэдэг юм уу 2-р ангид 6 7 болоод ирдэг юм уу тийм ээ 3-4-р анги гэхээр арай нэг 7 8 сурагчтай болоод ирдэг юм уу ингээд үзэхэд нийтдээ 1-5 дугаар ангид бол 33 сурагч үг гэдэг юм бэл бүх үгийг оруулахад нэг 30 хэдэн мянган толгой үг гарсан. Тэгээ эндээсээ нөгөө нэг үгийнхаа хувирлуудыг ингээ хасаад тооцсон шүү дээ. Одоо аав гэдэг үг чинь л одоо нэр үг бол аавыг ааваас гэл ингээ хувираа явчихна тийм ээ. Тэндээсээ зөвхөн аав гэдэг толгой үг аваад ингээд явахад бол үндсэн язгуур үнцээр нь ингээд тоолоод үзэхэд нэг 7,000 орчим үг үлдчихэж байгаа. Тэгэхээр 1-5 дугаар ангийн хүүхэд бол 7,000 үгтэй үгэн дотор л одоо тэр монгол хэлнийх нь үгийн сан хэрэгэлдэж байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр 7,000 үгээс чинь хүүхэд өдөр тутамдаа хэдийн ашиглаж байна гэдгийг бас тусдан тооцоолж гаргах хэрэгтэй тийм ээ. Харин ярианы хэлэнд хэдвэ гэж тооцвол үүнээс ч бага тоон үзүүлэлт гарна. Тэгэхээр бид өдөр тутамдаа 500-аас 600 хүн үгээр ярилцаж харилцаж байгаа нь өрөөсгөл тоо биш байх нэ. За ер нь өдөр тутмын сонин гууд байдаг хэвлэл мэдээллүүд. Тэр энэ өдөр тутмын сонин гэдэг бол хүний өргөн хэрэглээний хамгийн одоо нэмтэргүнд өргөн утгаараа ойлголцож байгаа үгийн тоо гэсэн үг шүү. Тэгэхээр энэ үгийн тоо бол нэг 500-аас 600 үгэнд л хэрэглэж байгаа юм л да. Энэ бол бүр бодтой судлагдсан тоо. Ганц би ч биш бас хүмүүс зөндөө судалсан байна нүгээр. Сэтгүүл зүйн шинжилгээ ухааны улсууд ч гэсэн бас судалсан байна. Тэгэхээр энэ бол маш бага тоо. Бид нар жишээ нь зүгээр энгийн жишээгээр ярихад л англи хэл сурах гэхэд одоо дор хаяж хэдэн үг зээжлэх ёстой. Гадаад хэлийг сурахад. Хуучин цагт бол 3,000 орос үг зээжлэх юм бол 3,000 үгтэй тойл, 1,500 үгтэй тойл гэдэг тойл бичгүүд славарууд байдаг бол. Тэгээ энэ дотор бүх орос үгийг зээжлэх юм бол одоо бас орсоор ойлголцдог, ярьдаг өдр болно гэж ингэж л үздэг байсан. Гэтэл одоо биднүүсийн өөрсдийн ярьж байгаа хэл маань бол гадаад хэлийг сурах гэж байгаа хүний тэр зорж байгаа үгийн тооноос л даруй 2 дахин бага байна шин. Тэр энэ бол яалтчих байхгүй эмзэглэл төрүүлж байгаа асуудал мөн өгөөл мөн. Монгол хэл бол 100хан айжмаар одоо ингээд үгийн сан, үгийн тоо энэ юм нь бол гомигдчих байна.
500-600 үг тэр яах вэ? Одоо хэрэгжилж байгаа царай л байхгүй. Тэр бол монгол хэлний ядуу биш. Бидний үндэснийхээ юмд хандж байгаа царай. Бидний монголоор сэтгэж байгаа царай байхгүй. Тэгэхээр чи монгол хүмүүс монголоор сэтгэхгүй л хийж өгчдөг. Өөрсдөө ойлгож чадахгүй. Сүндэг байхгүй байхгүй. Одоо л ерөөсөө монголоор ярьж чадахгүй ч биш. Ялангуяа одоо их хурлын гишүүн тэгээд тэдний ажлыг сурвалжилж байгаа тэр сэтгүүлчин дараа нь одоо ярихгүй. Ам ангаагууд өндөр гэж ярьдаг болчиход байна. Өндөр тоотой байна. Их өндөр тоо. Юу гэж хийзээ монгол хүн юм. Энд чинь одоо ерөөсөө бүр ухаан алдаж эхэлж байгаа юм биш. Монгол хүн чинь өндөр тоог өндрөөр хэмжихгүй шүү дээ. Их багаар хэмжиж дээ. Том багаар. Одоо бүхий цолыг чинь одоо том цолтой баг цолтой гэж ярьдаг шүү. Өндөр цолтой үг нь наадмуудыг амбалдаг юм аа гэж яриад байгаа одоо бүр нэг нөхөр бүр цагаан сар наадам хоёр Монголын ард түмэн өндөр баяраа гэж ярьж байгаа юм бэ. Юу сонслоо бүр өстө бүр. Ястаа гоц ястаа их харамсан. Нүүдэлж ахуйгаасаа үүдэн яндашгүй баялаг дундаршгүй ариун хэлтэй байсан монголчууд бид өнөөдөр яагаад ийм цөөхөн үгээр өөр хоорондоо ойлголцох төдий харилцсан вэ? Ойлголцоод л болоод байгаа учраас хэлээ хөгжүүлж баяжуулах шаардлага байхгүйгээд орхихгүй. Хэрэг биш тийм ээ хүн хэлээрээ байгаагүй байсан бол магадгүй хүний хөгжлийн биш үе шатвал одоо байгаа төвшнөөсөө хэд дахин доогуур төвшөнд ч байсан байхыг үүсэхгүй. Тэгэхээр хүнд ойлголцол байхгүй бол хүний нийгэм ерөөсөл байхгүй гэсэн. Тэгэхээр магадгүй нэг талдаа бол энэ нийгмийн харилцааны биш олон асуудлууд их ядмаг, их хомс ярьдаг болсноос байж тийм ээ. Болсноос шалтгаалаад нийгмийн энэ харилцаанд байгаа олон учир нь олдохгүй асуудлууд бол үүссэн байхыг бол үгүйсэхгүй. Ер нь өөрийгөө энэ нийгэмд биш цаг үедээ илэрхийлье гэж бодож байвал тийм үү. Хэлийг заашгүй хэлийг бас баялаг хэмжээнд сурах, суралцах шаардлагатай гэдэг нь бол ойлгомжтой. Тийм хүмүүс л амжилтанд хүрнэ гэдэг нь бол ойлгомжтой. Бид нар байгалаасаа тийм сайхан хэл заяасан баггүй сэтгэлгээ. Тэгээ тэрийг бид нар хэрэгжилж мэдэхгүй байж ич одоо манай хайл ядууцлаж болохгүй. Тийм учраас их хамгийн түрүүнд Монголын ард түмэн гэгээр хэрэгтэй. Дандаа бүх юм гадаадын ямар хараад байна. Дэлхийн хөгжлийг Англи, Америк гэж хараад байна. Дэлхийн соёлыг англи хэл гэж хараад байна шүү дээ. Биш байхгүй. Тэгж болохгүй. Хэл бол харилцааны хэрэгсэл төдийгүй мэдээлэл дамжуулах, бусдаас суралцах, ёс суртахууны өв уламжлалаа өвлөн авах хэрэглүүр юм. Гэвч оюунлаг бус өдөр тутмын хоол хүнс өнөө маргаашаа өнгөрүүлсэн эгэл амьдралдаа дасч болох л байлгүй гэд өдөр хоногийг өнгөрөөгд байвал бодох сэтгэх шаардлагагүй болно. Учир нь хэлний боловсролыг оюун санаатай салшгүй холбоотой гэж үздэг. Өөрөөр хэлбэл хэлний хэрэглээ хомигдож явцуурч байгаа нь цаанаа бид сэтгэхүйн ядууралд орсонтой холбоотой гэсэн үг. Хэл гэдэг үйл хөвчлэн бол шууд сэтгэхүйн хамааралтай байдаг. Тэгэхээр бидний үгийн сайн ядуурсан гэдэг чинь монголчуудын сэтгэлгээ бол нэг талдаа ядуурсан л гэсэн үг. Тэгэхээр хэл сэтгэхүйн хамаарлаар ойлгох юм бол бид сэтгэхүйн хүрээнд явцуурсан учраас яг эсрэг хамаарлаараа бол бидний үгийн сайн ядуурсан байх ч магадлалтай. Сэтгэлгээ гэдэг нь хэл байхгүй. Сэтгэлгээний илэрж байгаа нь хэл байдаг. Хэлээр хэлбэл бүх хэлээр дамжсан бүх үйл тэр байдаг. Тэгэхээр тэр дотоод сэтгэлгээ нь ядуурж байгаа юм шиг солигдож байгаа байхгүй. Өөр хүний юмд орчиж байгаа. Өөр хэлсэн. Гадаад хэлний сайн амгалчлаа монгол хэл байхгүй. Тэр юу гэсэн үг вэ? Гадаад хэлний сэтгэлгээнд орсон гэсэн үг байхгүй. Англи хэл ярина. Англи хэл шиг бодно. Англи хэл шиг баярлна, гомдно. Тийм болчих واخгүй. Хэл яриа сэтгэхгүй сэтгэлгээ шууд холбоотой. Тийм учраас үгийн баялаг хэр их вэ? Тэрнийхээ хэрээр хүмүүсээ одоо сэтгэлгээ илүү одоо өргөн цар хүрээтэй байна л гэсэн үг. Нэг үгэнд одоо ганцхан одоо түрүүний жишээ болгох тэр дан гэдэг үгээ 19 утгыг хүн мэддэг байлаа гэхэд тэрнийхээ хэрээр хүн тэр утгын цаана байгаа зүйлийг танин мэдж байна гэсэн үг тийм ээ. Танин мэдхүү өргөн хүрээтэй байна гэдэг чинь тухайн хүний сэтгэхүй сэтгэлгээ тэр хүрээнд тэр одоо цар хүрээтэй л өргөн байна. Тэр хэрээрээ одоо юмыг ухаарж ойлгодог, илэрхийлдэг тийм ээ. Одоо бүхэл сэтгэхүйн харилцаа холбоо гэдэг нь тэргээр илэрнэ гэсэн үг. Наад зах нь одоо хүний боловсролын төвшинг хүртэл тэргээр нь илэрхийлж болно шүү дээ тийм ээ. Хэл ярианы явцуурлыг дагаад сэтгэхүйн ядууралд автаж улмаар аж байдлын ядууралд хүрч бүр үндэстэн ч мөхөх аюултай аж. Учир нь даяарчлалын нөлөөгөөр зарим хэлнүүд эрлийцжиж том хэлний дархлалтын улмаас бага хэл бүхий үндэстний хэл мөхдөг. Харин жижиг буураа улсын хэл мөхснөөр соёл нь дороотож уламжлалт сэтгэлгээ үндэстний үзэл суларч тухайн үндэстэн мөхөх үе шатанда орж эхэлдэг байна. Үндэстэн гэдэг зүйлийг биш тийм ээ 3 зүйлээр л томьёолж байгаа шүү дээ.
Нэгдүгээр төв шүү дээ тийм ээ. Газар бүс нутаг буюу хил хязгаар. Хоёрдугаар төв шүү дээ тийм ээ, хил соёл. Хил соёл. Тэгэхээр хараа гуравдугаар юу байдгийг юм бэ гэхээр тухайн үндэстний оюун санааны сэтгэлгээ, оюун санаа. Тэгэхээр энэ гурван зүйл байна шүү дээ тийм ээ. Гуруулаад үгүй болох цагт бол үндэстэн мөхнө. Гэхдээ аль нэгнийх нь биштэй мөн чанар алдагдахад бол ямар харангийн тохиод дуурж эхлэх вэ гэхээр тухайн үндэстний биштэй оршихгүй тухай нэг үгээр бол мөхөх тэр асуудлууд ярьж эхэлнэ. Хэлийг хоёр янзаар үздэг. Өөрийн төлөв их хэл гадаад хэл гэж. Гадаад хэл бол харилцаа нэрвэлүүр гэдэг. Их хэл бол оршихуй байдаг байхгүй. Одоо бид нар монгол хэлийг мэдэхгүй л байсан байхгүй. Тусгай тогтмол дагаална. Яг зөв монгол улс гэж байж боллоо ч гэсэн тэр монгол улс биш болчтой байхгүй. Яг зөв монгол нэгтэй тийм англи улс ч юм уу Америк улс ч байдаг юм одоо тийм улс болж боллоо. Тэр үнэндээ харамсалтай монгол улс гэж тооцогдсон. Тэнд нэг манай өвгдийн эзэн хамаг ирдэм бүгд алга болчтой байхгүй. Одоо ч ерөөсөө амьдрах байхгүй сургууль төгссөн гэд орилуулж чадахгүй гарч ирж байна. Тэгээ иргэний боловсрол гэж Америкийн тэр инээд имтэй юм дуурайгаад орилуулахыг зааж гэж иргэний боловсрол наатах. Энэ л биш байхгүй. Энэ оршихуй алдчихсан гэсэн үг. Одоо өөрийн ухаанг болчих гэсэн үг. Ерөөсөө хүний ухаанаар амьдрэх болчих. Их хэлээ хэвээр нь хадгалж үлдэн зөв боловсон хэрэглэж өгийн сангаа баяжуулах нь улс орны хөгжил төдийгүй хов хүмүүний хүмүүжил үндэстний сэтгэлгээнд асар их нөлөөтэй гэдгийг тэдний ярианаас ойлгож болох юм. Харин эдгээр олон ядуурлаасаа гарахын тулд юун төрөнд бид хэлний явцуурлаасаа салах шаардлагатай нь зүүн хэрэг. Чухам яаж? Нэгэнт хүрээгээ хомсон хэлээ баяжуулах нь зөвхөн эрдэмтэн судлаачдын л хийх ажил гэд орхих уу? Тэр эргээ тэмээ ачаатай байх тухай асуудал биш. За ийшээгараа салхиатаа л одоо ингээд та нар явах антай гэдэг ингээд зэрэгт салхиатаа гэдэг үг нь бол салхи өөдөөсөө гэсэн үг юм байна гэдгийг л ойлгоод авчаа дараа нь бид нар энд өнөөдөр стенд салхиатаа юм чи салхиатаа явах антай гэд ярианд хэрэглээд явахад энэ юу нь болохгүй гэж. Хүн бүхэн хичээхгүй шүүмжилж байгаа байхгүй. Тэгэд хичээх юм бол энэ чи аваад үлдэх ч юм уу эсвэл өөрөө сайхан их хэлээрэн бахархах тийм ээ. Өнөөдөр сэглээд одоо таач гисэн өөртөө ингээл анхаарал одоо юу гэдэг хатуу шаардлага тавиад энэ сайхан яруу баялаг монгол хэлнийхээ нэг үгийн утгыг мэдснээрээ өргөн дэлгэр ярьж болох юм байна. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхэд үгийн баялаг дутагдахгүйгээр илэрхийлэх юм боломж руу бол би сэтгүүлчнийхээ хувьд хандах хэрэгтэй гэдгийг өөртөө хатуу ухаараад л явчих болчихж байгаа үстэй тийм. Энэ дээр бас судлаачдын оролцоо бол маш чухал. Одоо өөрөөр хэлэх юм бол хүүхдийн зохиолчид одоо олон болох хэвээр хүүхдэд зориулсан тийм сонирхолтой сайхан уламжлалт ном бичих хэвээр тийм ээ. Үлгэр байвал одоо хүүхдийн хэл найруулга төхүүлээд тэгэхгүй одоо яаж юм гэхээр орчуулгын ном орчиж байгаа тийм ээ. Хөвчлэн гадны үлгэрүүдийг орчуулж байгаа. Хэрэгэлдэг үг нь бол бас л ойлгомжтой ойр зургийг хийх үгнүүд байдаг. Дээр нь үйлбэрийн бүтэц гитрхийн урт байдаг юм уу тийм ээ. Дээр нь одоо хэлзүүн хэлбэрүүд нь бас гадны хэлний маягаар ингээд орчуулсан. Энэ болгон бол хүүхдийн сэтгүүд нөлөөлж байна л да. Тийм учраас бол энэ судлаачд бол нэлийн хүүхдийн хэлийг баяжуулахад үгийн сан нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Бид нар хэдийгээр үстэй тийм сургалтын хүрээнд бол хүүхдүүдээ зэгцтэй сайхан яриулдаг болгоё. Нэг талдаа баялаг одоо монгол сайхан хэлтэй болгоё гэж хичээж байгаа боловч нөгөө амьдралынхаа олон цагийг өнгөрөөж байгаа гэр бүлийнх нь орчинд бол маш ядмаг тэгээд их харьцсан хэл яриагаар байж тийм ярьж байгаад л одооны хүүхдүүд юм байж хэл яриа баялаг бус хомос тэгээд утгыг ямар ч авцалдаагүй бичиж найруулгахдаа суул тийм үү байгаагийн бол үндсэн шалтгаан бол илүүтэй биш тийм ээ сургах явц багш сургууль гэдэг зүйлийн буруу гэж харахаасаа илүү гэр бүл дотор нь харьцаж байгаа эцэг эхчүүдийн хэл ярианы төвшин доогор байгаа учраас хүүхдүүд түүнээс хамаарат бол ядуу хэлтэй байна л гэж би олж харддаг. Энийг ганц засаг хийн. Засгийн улсын хэлний бодлого гэдэг юм гарч ирсэн байхгүй. Одоо манайх яг өөрхийн хэлний бодлого сайжруулахад оролдож байна. Гэхдээ өөрөө угаас тэр засгийг барьж байгаа улсууд нь өөрөө болсол байна. Их нэмгэн байна. Мэдэхгүй байна. Хонд одоо хэлний үйл баталгаатай 2025 оноос хос хэлтэй болно. Хос хүчтэй болно. Ийм миний дэмтэй байж байгаа юм. Бороотой үдшээр тулгамд ноцсон түлээний чимээ их хэл минь. Ороо салхинд тажигнах тугны чимээ их хэл минь. Оддын туяатай галын амьсгалтай их хэл минь. Хуучны ховор нандин үгийг олж утга чанарыг нь мэдэж чаддгүй маа гэхэд ядчил их хэлээ эрэмдэглэн байж харь хүүхдээ хольж утгаж ярилцахгүй байх нь таны миний их хэлээ хамгаалж байгаа нэг хэрэг юм. Өнгө төрх нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна.